Amnesty мэдэгдэв. Нээлттэй ил тод парламентын өнгөрсөн 7 хоногийн тойм мэдээллийг үзэгч танд хүрэхэд бэлэн боллоо. За өнгөрсөн 7 хоногт олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр тохиож, за улсын хурлын дарга, улсын хурлын гишүүдийн төлөөлөл, за тамгын газрын удирдлагууд төрийн ордонтой танилцж байгаа хүүхдүүдийн төлөөллийг хүлээн авч тэдэнд баяр хүргэсэн юм а. За улсын хурлын дарга бэмт цогт энэ үеэр хүүхдийн хөгжлийг дэмжих тухай хуулийг улсын хурлын чуулганаар хилцхийг дэмжсэн. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын үдийн хоол хөтөлбөрт хүүхдүүдийг үе шаттайгаар бүрэн хамруулах, хоолны чанарыг сайжруулах тогтоол баталсныг хүүхдүүдэд дуулгасан юм а. Үүнээс гадна хүүхдүүдийн төлөөлөл улсын хурлын чуулганы танхимд өөрийн хүсэл эрмэлзлэлд өмнө тулгамдж байгаа асуудлаа илэрхийлсэн нь парламентын түүхэнд анхдагч үйл явдал боллоо. Өнгөрсөн 7 хоногт Монгол улсын их хурл хүүхдтэй холбоотой маш олон чухал шийдвэрүүдийг гаргасан. Маш олон чухал шийдвэрүүдийг жил бүрийн 5 дугаар сарын сүүлийн 7 хоногт хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхдийн эрх ашигыг хамгаалах энэ чиглэлээр улсын их хурл байнга шийдвэр гаргаж яхаар болсон. Хүүхэд болгонд зөвхөн 6 сарын 1-нд баярладаг биш, жилийн туршдаа баярладаг. Аав ээжтэй аз жаргал инээдхөөр баяр баясгалыг авчирдаг байгаасаа гэж Монгол хүн болгон дэлхийн аав ээж болгон хүсдэг. Манай сургууль тусгай сургуулиудаас хамгийн анх байгуулагдсан өнгөрсөн жил түүх 60 жилийн явган хийсэн байгаа. Хичээлийн маань маш их өөрчлөлтсөн харааны бэрхшээлтэй сурч биднийг онцлог тохирсон хичээлийн байгуу хичээл хаврын 100 чигүүрийг тодорхой байраар ашигладаг учраас нийгмийн 3 багш ээжлэг хичээл гаргадаг. Энэ хүн байдлыг маань бол хэсгийн амнаас ойлгож дэмжин зураг төслийг хийж байгаа. Тиймээс их хурлын гишүүд та бүхэн манай хичээлийн болон дотоод байрыг хурдан барихад анхаарч мөнгөний шийдэж өгөх гэж итгэлтэй байна. Мөнгөний хамтлагийн ажил дамжуулсан. Манай гэр нисгэд байдаг. За сургууль руугаа ирэхэд маш их төвчрэлтэй, хэцүү байдаг. Та бүхэн бидний энэ асуудлыг ойлгож энэ асуудлыг шийдэж өгнө үү? Учир нь сургуулаас орох гарц маань маш хүндрэлтэй. Монгол улсын ерөнхий сайд учрал бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл болон уг хуулийн төслийг дагалдуулан боловсруулсан 105 хуулийн төслийг нэн яаралтай гормоор хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн. Хуулийн төслийг улсын хурлын чуулганы баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар яаралтайгаар хэлэлцэхийг дэмжиж гэдэг саналын томьёолоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 60% дэмжиж эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн юм. Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан 105 хуулийн төслийг өргөн мэдүүлж байна. Чухал хууль байна. Яралтай батлын ёс, хүний амь нас, эрүүл мэнд, байгаль орчин сөрөг нөлөөтгөөс бусд бүх үйл ажиллагаа бол чөлөөтэй эхлэх. Зөвхөн саяны хэлдэг үйл ажиллагаанууд дээр бол тодорхой зөвшөөрөл авах. Бусд нь бизнес эрхлэгчтэй илүү эрх чөлөө олгосон хууль. За бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг улсын хурлын чуулганаар яаралтай хэлэлцэхийг дэмжих гэсэн саналын томьёолоор санал хураалт явуул. Санал хураалтанд 80 гишүүн оролсноос 48 гишүүн буюу 60% саналаар энэ санал дэмжигдлээ. Ойн тухай хуулийн шинжилсэн найруулгын төсөл, нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл тус өргөн мэдүүллээ. Эдгээр хуулийн төслүүдийн ач холбогдол өрөөгөөжийн талаар санаачлагч гишүүдийн төлөөлөл ярьж байна. За 2026 оны ойн тухай хуулийн шинжилсэн найруулгаар бид нар 1 номерт байгаль хамгаалал, 2 номерт бид нар эдийн засгч харилцааг оруулж өгч байгаа. Ойн салбар маань эдийн засгч харилцаанд орсноор жилдээ 800 сая доллароос 1.4 тэрбум долларыг олох боломжтой юм томоохон салбар болж өргөжин тэлнэ. Ойтой газар амьдарч байгаа иргэдийнхээ гэмт хэрэгт холбогдож байгаа мөн ахуй хэрэглэгээ хангахаас улбаатаагаар үүсэж байгаа зөрчилттэй холбоотой асуудлуудыг энэ ойн тухай хуулийн шинжилсэн найруулга дээр бол бүрэн дүүрэн шийдэж өгч байгаа. Ахуй хэрэглээгээ иргэд маань бол ямар ч асуудалгүй авдаг болж байгаа гэсэн. За энэ хуулийн ач холбогдол нь өөрөө юу юм бэ гэхээр ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих. 4 хүүхэд төрүүлсэн ээжүүд бол 50 настайдаа тэтгэрээ тогтоолгож байна. За малчид бол 50 настай
одоо 5 жилийн наан тогтоолгож байна тий. За цэргийн тэтгэр бол бид нар бүгдээр мэднэ 45 наснаас одоо эхэлж байгаа тий. Бас л адилхан өндөр насны тэтгэр авж байгаа хүмүүс. Тэгэхээр эдгээр хүмүүс өөрсдийнхөө хүсэлтээр тэтгэврийн шимтгэл төлөхгүй байх боломжоор нь хангах ийм хуулийн зохицуулалтыг тусгасан хуулийн төслийг өргөн барьлаа. Энэ хууль батлагдсанаар эдийн засгийн эрх чөлөө тэр иргэдийн бизнесүүдийн эдийн засгийн орон зайг тэлэх, илүү ирээдүгөө тогтвортой таамаглаж болох эдийн засгийн хуулиудын суур хуулийг баримтлах үндсэн хууль зарчим суур хуулийг бий болгох юм ач холбогдолтой гэж үзэж байгаамаа. Бид бол энэ хуулийн төслөөрөө энэ эдийн засгийн эрх чөлөөг баталгаажуулж цаашид одоо энэ хувийн хвшилт суурилсан хувь хүмүүс аж ахуй нэгжүүдийн санал санаачлагад суурилсан одоо энэ эдийн засгийн өсөлт хөгжлийг бол илүү чухалчлах болж байгаа ийм л агуулгатай хуулийн төсөл байгаа. Өнгөрч үед 7 хоногт улсын хурлын дарга Бямбцогтод ийхүү нийт 4 хуулийн төсөл өргөн мэдүүллээ. Энэ оны 5 дугаар сард улсын хурлд нийт 32 хуулийн төсөл өргөн мэдүүлсэн бөгөөд 19 нь улсын хурлын гишүүдийн өргөн мэдүүлсэн хууль байлаа. Гишүүдийн баталсан олон чухал хуулийг улсын хурл энэ хаврын чуулганы нэгдсэн хуралдааны хугацаанд хэлэлцэн эцэслэн батлах зорилго тавин ажиллаж байгаа. Өнгөрсөн 7 хоногт улсын хурлын холбогдох байнгын хороодоор төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр санхүүжүүлсэн мэдээллийн технологийн төсөл арга хэмжээний хэрэгжилт үр дүнгийн талаарх мэдээллийг сонслоо. Мөн ирээдүйн хойч үеийн хүүхэд залуусыг мансуурах дон замын осол гэмтлээс хамгаалах хуулийн төслүүдийг дэмжсэн бол хөдөө аж ахуйн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн байна. Улсын хурал өнгөрсөн 5 дугаар сард 19 хууль 14 тогтоол нийтдээ 33 хууль тогтоолыг эзлэн батллаа. Гишүүдийн идэвх санаачлага нэмэгдэж, чуулганы эрд сайжирч, гишүүд ажилдаа хариуцлагатай, хууль санаачлагаас эхлээд хилцэх, эзлэн батлах үйл ажиллагаанд илүү олуулаад суух болсон. Гишүүдийн хариуцлага нэмэгдэж байгааг улсын хурлын дарга онцлон сайшаанд тэмдэглэсэн юм а. Улс орны хууль тогтоох дэд байгууллагад төр ард түмнээ төлөөлөн сонгогдсон төрийн түшээд ажилдаа хариуцлагатай хандах нь төр дээрдэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэхээс гадна парламентын нэр хүндийг өсгөх сайн талтай. Улсын хурлын эрс сайжирч байна. Өнгөрсөн 5 дугаар сарын эрсээр чуулганы хуралдааныг нэгж таслаагүй гадаад дотоод томилолт эмнэлгийн чөлөө аваагүй 39 гишүүн байна. Парламент цэгийн сайтад одоо гишүүдийн эрсцийн талаар одоо нэлээд ойлгоход үзэхэд харахад хялбар бас авч түгэх боломжтой ил тод мэдээллийг тавьдаг болсон өөрчлөлт орсон байгаа гишүүдэд сонирхож үзээрэй. Улсын хурлын сахилга хариуцлага эмх зэгс дээрээс эхлэх ёстой. Улсын хурлын гишүүдийн ёс зүй сахилга хариуцлагаас эхлээд бүх зүйл дээр бид хүмүүс манлайлах ёстой. 6 дугаар сарын 2-ын буюу мягмар гараг пүр баасан гаригуудад чуулганы нэгдсэн хуралдаан болж Монгол улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төсөл арга хэмжээг санхүүжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай улсын хурлын тогтоол болон бүгд найрамдах Монгол Ард улсын засгийн газарт эрх олгох тухай хууль хүчингүй улсанд тооцох тухай хуулийн төслийг эцэслэн баталсан юм. Тэгэхээр ерөнхийдөө бол үндсэн хуультай зөрчилддөг байсан энэ хуулийг бол бүрэн дүрэн аль өмнөд ч гэсэн ашиглаж болохгүй байсан зүйлийг бол зөв замд нь оруулж энэхүү хуулийг бол хүчингүй болголоо. Тэгэхээр энэхүү хууль маань бол одоо бид бүхний хэлж мэддгээр бол төрийн өмч компаниуд дээр маш ихээр томилогддог бэтүүдийн асуудлыг ярьдаг. Тэгэхээр бэтүүдийг бол энэ хуулиар бол томилдог байсан. Тэгэхээр өнөөдрөөс эхлээд ямар нэгэн байдлаар засгийн газар бэт томилохоо бол болж байгаа. Тэгэхээр бэт томилохоо болж байна гэдэг маань бол төрийн өмч компаниудын засаглалыг сайжруулж байгаа гэсэн үг. Харин замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ. Мөн хэд хэдэн цаг үеийн чухал шаардлагатай хуулийн төслүүдийг хэлэлцэх хэсгийг хэлэлцүүлж анхны хэлэлцүүлэгт болон эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороодод шилжүүллээ. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ. Улсын хурлын тухай болон улсын хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг нэгтгэн хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг байгуулан ажиллаж энэ хаврын чуулганаар хэлэлцэн баталгаар бэлтгэж байна. Энэ хууль батлагдсанаар парламентын үйл ажиллагаа илүү нээлттэй ил тод болж гишүүдийн сахилга хариуцлага нэмэгдэх давуу талтай. Ингэснээр улсын хурлд 126 гишүүнд итгэх иргэдийн итгэл нэмэгдэх учраас ажлын хэсгүүд онцгой анхаарч хариуцлагатай ажиллах нь чухал байна. За 5 дугаар сард улсын хурлд 32 хууль тогтоолын төсөл өргөн мэдүүлсний 19 гишүүдийн санаачилсан хууль байна. Энэ нь одоо парламентын гишүүд хууль санаачлах бүрэн эрхээ идэвхтэй хэрэгжүүлж манлайлан оролцож байгаа юм бас илэрхийллээ. Тухайлах юм бол парламентын үйл ажиллагааны нээлттэй ил тод байдлыг нэмэгдүүлэх, гишүүдийн сахилга хариуцлагыг дээшлүүлэх,
хууль тогтоох үйл ажиллагааны чанарыг сайжруулах зорилготой хэд хэдэн хуулийг улсын их хурлын нэлээд олон гишүүд санаачилж өргөн мэдүүлж хэлж эхлээд байгаа. Үүнийг одоо энэ хаврын чуулгандаа багтаагаад батлах юм зорилго тавьж ажиллаж байгаа. Энэ хуулиуд батлагдсанаар ардчилсан парламентын засаглалыг бэхжүүлэх, нэр хүндийг нь дээшлүүлэх чухал алхам болно гэж харж байгаа. За хуралдаа суудаггүй, эрдсэндээ орчих санал хураалтанд оролцдоггүй, гараад явцдаг гэх мэт жижиг зүйлүүч засагдана гэж харж байгаа. Улсын их хурлын дарга Бямбцогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд Ахмад үеийн гавьяатууд мэрэгжлийн зөвлөлийн төлөөлөл үндэсний дээд лигийн багийн эзэдийг хүлээн авч уулзсан. Энэ оны 8 дугаар сарын 8-9-ний өдрүүдэд Улаанбаатарт Азийн зүүн бүсийн эрэгтэйчүүдийн волейболын авраг шалгуулах тэмцээн болно. Энэ тэмцээнийг улсын их хурлын дарга Бямбцогтын ивэлдэр зохион байгуулах хүсэлтэй байгаагаа Монголын волейболын холбооны удирдлагууд уламжилж байлаа. Улсын их хурлын дарга Бямбцогт багийн спорт болох волейболыг төрөөс бодлогоор дэмжин тусалцаа үзүүлэх цаг нь болсон хэмээгээд тус холбооны удирдлагуудын хэлсэн саналыг хүлээн авч их спортын хөгжилд улсын их хурлын зүгээс ч анхаарч ажиллана гэдгийг онцолсон юм. Иргэжил Монгол улс волейболын спорт анх одоо үүсч хөгжсөн 100 жилийн волейболын холбоо байгуулсан 70 жилийн болно тийм ээ. Зүүн Азийн авраг шалралт тэмцээнд одоо шаардлагатай бүхий л одоо дэмжлэг тусалцаа үзүүлж таахынтай хамтарч ажиллая. Бид бас одоо төрийн 3 өндөрлөг дотор манай волейболчдоос маань одоо анх удаа улсын хурлын дараагаар ингээд санхурдаж ингээд ажиллаж байгаад волейболчдод бас маш их баяртай, халуун талархалтай ингэж хүлээж авч байгаа. Монгол улсын их хурлын дэд дарга Пүрвдэрж Оросын албаны улсын Санкт Петербург хотноо болж буй олон улсын эдийн засгийн 29-р чуулга уулзалтад оролцож, айлчлалынхаа хүрээнд Оросын албаны улсын холбооны хурлын төрийн дүүмийн орлогч дарга Гордеев, холбооны хурлын холбооны зөвлөлийн орлогч дарга Касачев нартай уулзлаа. Энэ үеэр Монгол улсын их хурл Оросын албаны улсын холбооны хурл хоорондын хамтын ажиллагааны комиссийн 2-р хуралдааны протоколд гарын үсэг зурсан юм. Монгол улс Оросын албаны улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ онд тохиож байна. Улсын хурлын дарга Бямбцогт сайн парламентыг төлөвшүүлэхийн төлөө ажиллана гэдгээ илэрхийлсэн. За ингэхийн тулд тулгын 3 жил уулсан улсын хурлын тухай, улсын хурлын хяналт шалгалтын тухай, улсын хурлын дэгийн тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах хуулийг энэ хаврын чуулганаар эцэслэн баталгаар зорж байгаа юм а. Эдгээр хуулиудыг баталснаар цахилга баттай иргэдэд ээлтэй амьдрал дээр хэрэгждэг хийлгүй хууль баталж түүнийхээ хэрэгжилтэд хяналт тавьдаг сайн парламентыг төлөвшүүлнэ гэж үзэж байгаа билээ. За үүний эхлэл болгож эхний ээлжинд улсын хурлын гишүүдийн эртсийн мэдээллийг парламентын захин уулзанд нээлттэй байршуулж эхэлсэн билээ. За энэ түрээд 7 хоногийн той мэдээлэл өндөрлөж байна. Ирэх 7 хоногт эрхэн уулзъя. Чуулганы хуралдаа нээстэй мэдэгдээ.